За юу захиалсан? Энэ микийн ажиллаа юм. За hi guys. Тэрэгтэй brunch чинь тэгээд би им Freddo cappuccino гэдэг iced latte авсан. Freddo iced cappuccino гэх юм уу? Тэгээд битэрийн гоё French toast авсан. Ям. Тэрэл ирж үзээ өгсөд амсах чинь. Бачин гоё ирээд тэ. Нэгүн унтж байна. Нүфэго. Марцчихсан шүү дээ. Би бол лайк байгаа. French toast идэж үү? Жагаа гоо. Идэж байгаа гоо би French toast ирсэн. Тийм үү? Чи байж очоод Идэг French toast идээгүй шүү дээ. Гоё юм. Нүфэ жоох ус өгч тийм үү нэрээ? The next day. За хай манайхаа би одоо зураг авалтанд орох гээд ирсэн байна. Тэгээд 20 минутын өмнө төрүүлээд ирчихэж. Тэгээд кофе шопд суунгаа кофе уугаад гухасан идцгээе. Жохон нойр муутай байна. Шүн нэгүнээ унтсангүй. Уйлганаал байн муу идэл. Тэгээд миний бас хүзүү гоё ятчих. Одоо ингэж хөдлөж чадахгүй амар ятгатай. Одоо цаг 7:40 болж байна. 8 гээд очсон байх хэвээр. Гэтэ ингэж би ганцаараа суугаагүй амар удсан байна. Тэг өглөө 6-аас гэж яхад гарсан. Тэг гудамж одоо ямар ч хөнгөө байна. Шууны дуу сонсогдоод машины дуу сонсогдоод 50 кофе өглөө эхлэж ирэх юм. Яг тэгээд хэдүүлээ энийг идчихээ. Тэгэхгүй бисээ яс яг өсөд бөөлчгөө таашин өдөр байлаа. Ашгүй нэг кофе шоп онгорох байсан юм байна. Би ингэж өглөө ирж донгоод кофе шоп амар дуртай. Сая бол ингээд дэлгүүр ороод уух юм аа гэсэн чинь дэлгүүрд хаалттай байл яг 8-аас онгоно гээд. Тэгээ хажууд нь кафе Паскал онгорох гэж тарлаа. За би тэгээ жоохон подкаст сонсож аваад явлаа. Бай бай. За hi guys. Одоо 10 цаг болж байна. Нэгүнээ өглөө 7 цагт ирээд тэгээ байж байгаад 9-аас ирээд унтаад төгсөн. Тэгээд унтж байгаа хойгооронд би нэг unboxing хийе гэж бодлоо. Жохон аяархан яриад байна. Яг л намаа ингээ яриад ахаар ингээ сонсоод сэрчтэй юм шиг санагдаад байсан. Одоо тэгээ хэдүүлээ. Миний заяа бэлгээс авсан юмнуудыг үзцгээе. Торон жоохон урагдсан ачаанд ирсэн. Гэхдээ яг доторх юмуд нь бүгдээрээ зүгээр хэлээ. За эхнээс үтцдэг амар юм. За эхнийх нь ийм Numbuzzini A-patch гэнэ. Энэ брендийг би юу гэдгийг сайн мэдэхгүй нэ. Би Numbuzzini л хэлчихсэн шүү. Гай бах тий. За тэгээ A-patch гэж юм.
нүдний би нэр бас Америкаас юу авснаа харуулаагүй юм биш. Би Rode юмнуудыг авсан. Вау, A-patch нь ямар гоё юм бэ банахаараа. Амар сүртэй A-patch юм байна. Ийм силикон жил шиг A-patch байна. Вау. NAD тэгээ коллагентэй гэнэ. NAD гэж одоо юу юм бол? За энийг тавьж үзнээр гоё юм байна. За дараагийн ийм Kale Cover Clio-гийн cushion байна. Би cushion бол ерөнхийдөө хэрэгэлдэг. Нэрээ миний тэрийн оранж бүр үнэхээр гоё ясаа одоо дуусч байгаа. Тэгээ одоо энэ Clio-гийн энийг хэрэгэлж үзье. Бас гоё пакэжтэй юм байна. За дараа энэ Roman гэнэ. Энэ юу юм шиг байлээ? Юу гэдэг нэртэй хацар өнгөлөгч гэж Mango Chip гэдэг нэртэй хацар өнгөлөгч. Тэг гоё юм orange ягаан дөнгөтэй хацар өнгөлөгч байсан. Энэ. Одоо гоё хавар болж байгаа болохоор нэг ягаан бага юм биш нэг гоё. Ямар ч гэмээр юм дээ гоё дулаахан өнгө байл те. Бас хитрхи ягаан бага надад нэг үнэс төрчихлээ. Дараа болт. Түрүүн нэгүнээс ирээд тэгээ бит хоёр шууд эмнэлэг рүү заргаад цаг байна уу гэж асуугаад. Ягаад гэвэл сая сүүлийн 2-7 хоногоос эхлээд нэгүн ингэ цээж юм яаж байгаа байхгүй юу? Тэгээд улаагаад тэгээд тэр ингээд өвдгөөд байгаа юм шиг санагдсан. Тэгээд эмчрүүн залгаад ярьсан чинь ер нь баахан тос хилж өгсөн заяа. Тэгээд тоснуудын түрхээлсэн. Тэгээд ерөөсөө гайгүй болохгүй. Дээрээс нэг дээдлийн хоёр шүтэн соёоноос ургаж байгаа болохоор шүлсэн айгүй их болоод байгаа байхгүй юу? Тэгээ айгүй шүлсэн ингээ гоожоод нороод тэгээ шүлсэндээ түлхтэй байгаа мүү гэж бодоод байсан ч үгүй ээ. Бүр ингээд муухай болоод сахгүй юм. Тэгээ өнөөдөр эмчдэр нь цаг аваад очсон чинь зүгээр юм гадны бактери байна гэсэн. Одоо гэр оронд байдаг бактери, одоо бидний биеийн дээр ч гэсэн байгаа гинэ тэр бактери. Шарах мархтай ингээд гар мараа зүсэж чи юм уусгүй ингээд шархалж штэ. Тэнгүүд айгүй амархан орчдөг гинэ тэр бактери. Тэгээд нэгүн ингээд цээжээ майжаад исэн болохоор айгүй амархан орцсон юм шиг л тэр бактерийн заяа. Тэр эмч надад тэгж тайлбарлаж өгсөн. Хүүхэд чинь тэгээд илүү эмзэг болохоор тэр нь айгүй амархан орчдөг гинэ. Тэгээд нэг санаа зовоод ах юм байхгүй. Бүр хүндрүүл ийм юм өгдөг юм байлээ. Гэхдээ одоо зүгээр ингээл цаг тутамд цээжийг угаагаад жоохон савтай усаар цээжийг угаагаад ер нь цээж нүцгэн байлгах гинэ. Тэгээд өмсүүлж байгаа хуснуудын ер нь байнга соль, муухай олчвол байнга солиод адилхан юм битгий өмсүүл хийж гин. Тэгээд ариун цэврийн айгуу сайн сахих юм байна. Тэгээд бас нэг тос бичиж өгсөн. Тэр тосыг одоо хэрэгжилж үзнэ. Тэгээд 7 хоног яагаад гайгүй болно. Үгүй бол тэгээ буцаж ирээрэй гэсэн. За нэг ойрд нэг тиймэрхүү байна. Тэгээд тэрнэд нь жоохон санаа зовоо. Дээрээс нь жоохон даарцсан, усан гоожоод ханиалгаад исэн болохоор бас хэцүү байлаа. Гэхдээ өнөөдөр гоё нар гарч ийн. Нар гарсан болохоор бид гурав гадуур явж ийн. Софийн доор. Хиппи. Зя тэгээд явж ийна. Өөр би ярих чилаа. Тэгээ очоод тэгээ хэдүүлээ гоё орой unboxing хийцээ. Орой минь хэдүүлээ манай байны өрөөнд уулзаг амар удсан байна тий. Би бас ойрд юу хэрэгжилж байгаагаас харуулъя гэж бодлоо. За одоо би нүрээ тосон цэвэрлэгчээр цэвэрлэгчин тэгээд саяхнаас би Claire's-ийн тосон цэвэрлэгчийг тестэлж үзгээд авсан. Надад маш гоё тохирч байгаа. Ямар нэгэн тийм жижиг сажиг батгнууд бол гарахгүй байгаа. Миний нэрүүнээр байгаа батгнууд бол миний гормонтой холбогдолтой батгнууд юм байна. Миний хэрэгжилж байгаа зүйлүүдээс биш. Би нөгөө нэг та нар өрдний влог үзсэн бол нөгөө нэг жирэмснээс хамгаалах юм уухай болцсон. Жохон бие амраа гэж бодоод. Тэгээд одоо ямар нэгэн хамгаалах зүйл хэрэг авах юм бол спираль тавилт юм гэж бодоод байгаа. Гэтээс одоохондоо ингээд жоохон пауз авмаар байгаа. За ингээд тосон цэвэрлэгчээрээ цэвэрлэлчин. Тэрээс өөр миний ярьсал айгуу дажгүй болж эхэлж байгаа. Энэ дээр өглөө нэг үнэ наваа байж хайцсан. Тэгээ миний энэ хацааны сойрог одоо хүртэл байгаад ихтэй бас жоохон арилалах шиг байна. Тэгээ нэрүүн дээр байгаа бас хөдөл мэдээж гормонтой холбоотой. Тэрнээс ингээд миний нүр айгуу дажгүй болоод байгаа гой зөөлөн болбраа. Нөгөө өгцөн арснууд нь бас урдж модаад юм гоё юм болж байгаа. За дараа нь мэдээж нүур цэвэрлэгч. Аренсягийн нүур цэвэрлэгч байна.
Би ч энэ холимог арьстай төрлийн хүн болохоор ингээд бүх юмыг тааруулж хэрэглэх хэрэгтэй. Яг тэгээд нүрээ би ямар харагдчих. Яг тэгээд нүрээ хөвөнгөөр арчина. Скул жижигхэн нүр арчдаг. Альчууртай бол тэрүүгээр арчина. Би ерөөс нүрээ альчуураар арчдаг. Одоо эднэрийг л ярилцчихвол миний арьс бүр амар гоё яваад байна. Манай хатам амар гоё шүү дээ. Зүгээр арьсаа штэ тий. Меслэр усаагаад тэрүүгээр арчаал нүрөө гоогал тус төрхөө унтчихдаг. Тэгээ арьсан дээр живж гардаггүй. Яг нөгөө нэг хуурай арьстай төрлийн хүн болохоор сайн чийгшүүлээд байвал юм гардаг юм байлээ. Тэгсэн чинь би эрүүм баг. За та нар ихтэй мэрээ Instagram дээр миний бас рeel хүтсэн би энэ Aveni бүтээгдэхүүнүүдийг харуулсан штэ. Тэгээд арьсныхаа онцлог тэгээд асуудал болгон дээр өөр серумуудыг ашиглах ёстой. Тэрийг би айгүй мэдэрч байгаа. Одоо жишээлбэл надад ингээм амар их юм сорим морь байгаад байвал би 7 хоногт нэг юм уу 2 удаа ингээд гуйжуулагчаар зөөлөн гуйжуулагчаар гуйжуулчаад байгаа. Тэнгүүд ингээд соринууд нь жоохон ингээд бүдгрээд алга болоод лээ. Чигшил дутуу байвал би энэ чигшил өгдөг энэ өөр нь ингээд чигшлээ өгч мөгөөд ингээд янз янзын сэрэм хэрглэж байгаа. За хэдүүл ер нь гэлцэхгүй бол нэгүнээ ер нь жоохон сэрвэлзээд байна. Тэгээ гялс нүүрэндээ туснуудаа төрөгчөөд унтцгаая. Би сая юу ярьж байгаа бүр ярьж ирсэн юм мартчихлаа. Эсвэл миний хоолойг сонсоод нэгүнээ сэрээдэж магадгүй. Тэгээд дээрс нь яаж мемнээс гарах юм байна хаа. Одоо ер нь мөмнөөс гаргасан дээр эзтэй те. Ер нь мөмнөөс гарахгүй бол жоохон ядраад байна. За юу ярьчлаа. Амт. За өнөөдөр надад чигшил хэрэгтэй байгаа болохоор би чигшлийнхаа серумыг хийлээ. Тэгчээд уулын би гоё кино үзмэр байгаа байхгүй юу? Та нар мэдчихэж байгаа ах би нөгөө нэг Луг ТV дээр эрсдэлтэй төрх тасгыг үзэж байгаа шүү дээ. За тэгээ би тэр киног ер нь үзснээс хойш киног нэ. Тэр цувралыг үзснээс хойш ер нь эмч хүн ямар амар тэсвэр төвчээртэй сэтгэлийн хаттай хүн юм бэ гэж юу ойлголоо. Ер нь эмч гэдэг мэргэжлийг угаасаа айгүй тэсвэр төвчөөд хүмүүс л давж туулж чаддсан шүү дээ. Би бол чадахгүй байна. Би жоохон депресд орж магадгүй. Хүний амийг орж чадаагүй үедээ би депресд орж магадгүй гэсэн тийм сэтгэл надад төрсөн. Ялангуяа эмч эмчтэй одоо хүнийг их барьж авах юмч бол ямар амар юм бэ те. Хүний биенээс хүүхэд гаргах чинь явдаа та нар. Амар хац. Хүн болгоныг үзээсэй гэж бодож байна. Эмэгтэй хүмүүс гэлтгүүдээ эрэгтэй хүмүүс ч тэрийг үзээд ойлгоосэй. Тэр төрхөө өрөөнд те юу болдог. Эсвэл эмчийн мэргэжилтэй болмоор байгаа ч юм уу тийм хүмүүс байвал бас үзүүлэх гоё юм байлээ. Тэгээд яг ийм үнэн төрхийг харуулсан кинонууд бас айгу бага юм шиг санагддаг надад. Тэгээд яг энийг дагнсан юм цувралууд гарч байгаа болохоор надад айгу гоё юм. Тэгээд бас их зөөлийг сурч авч гин. Тэгээд хэрвээ та нар үзмээр бол мэдээж Луг ТV рүү ороод тэгээд гадаад байдаг монголчууд байна. Премиум багцаа идэвхжүүлээд үзээрэй. За хэдүүлээ дараа нь тосоо төрхий. Миний Lancome Genifique гэд тосоогоо. Ингээл ээжүүд ингэдэгтэй ингээл ядраад байна удмаар нь гэсэн мөртлөө ингээд хиймээр байгаа юм хиймээр идэг. Үзмээр байгаа юм үзмээр идэг. Тэгж нэг гоё сэтгэл амар унтдаг юм шиг санагдсан. Яг тосоо төрөгчлээ. Тэгээ би улаалттай хэсгүүд дээрээ энэ Aveni Cicatricate гэдэг тосыг төрөгчдөг. Ингээд. За тэгээд цоргон дээрээ би бас Aveni энэ Cicatricate Plus Cicatrice гэдэг цоргон зориулсан энийг төрөгдөг. Яг тэгээд сормуусанда ийм Agumazon гэдэг Францын бас нэг юм брэнд. Манай найз авчирч өгсөн та нарын влог үзэж харсан бол сормуусны серум. Тэгээд уруулаа энэ I love Ole Henry гэсэн гэнэ. Энэний зүгээр лип болон уруул чигшүүлэгч зүгийн болтой. Тэгээ уруулаа чигшүүлээд бола ийм рүү. Одоо санаараач миний арьс бүр гялцаад байгаа хэвчээ. Энэ дээр л нэг багаалаад байгаа болохоос эднэр бол гоё болчихлоо гэсэн.
За тэгээд хэдүүлэн унтчих амарцгаая. Bye bye.